байна уу? Байна. Сайн байна уу? Их шиглэн мөн үү? За e-Mongolia-аас холбогдож байна. Та манай e-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгч болсон байна. Танд баяр хүргэе. Баяр хүргэе. Одоо e-Mongolia дээр бүртгэлтэй хэрэглэгчийн 88% нь бол насан турш иргэд байдаг. Тэгээд бидний зүгээс өчигдөр бэлэг бэлдсэн байгаа. Тэгээд энэ болохоор Samsung маркийн гар утас байгаа. 2 сая дахь ирэндээ зориулаад ийм e-Mongolia цом бэлдсэн. Ингээд Монгол улсын 2 сая дахь захин мэрэгэн болсон дурсаж хадгалж яваараа гэдэг e-Mongolia цомыг бэлгэлж байгаа. Одоо e-Mongolia-г ашиглаж ямар боломж байдаг ашиг тусыг бас олонд мэдээ зангийнхандаа бас өргөж байгаарай гэх. Амар баяртай, амар азтай байж байгаа 2 сая дахь бүртгэгч нь болсон. Ингээд гадагшаа авах материалаа бүрдүүлж байгаа ер нь бол e-Mongolia өөрийнхөө утсыг дугаарыг өөр дээрээ аваад тэгээд ер нь бол 2 сая дахь бүртгэгч нь болсон. Үйлчлэгээ авахд ямар байсан? Хялбар байсан уу? Тийм амар хялбар байсан нөгөө нэг хаях цэг дээр нь яг өөрийнхөө хайж байгаа юмыг бичингүү шууд гараад ирчин. Тэнгүүдээ нөгөө нэг шууд ингээ файлаараа гараад ирчин болохоор татхад амар. Тэгээ шууд татаад авсан болохоор. Хичээн чамруу нөгөө нэг залгасан шүү дээ. Тийм ингээ 2 сая дахь хэрэглэж боллоо гэд. Тэгэхэд ер нь яг яаж эхлэж байсан? Хичээлтэйсэн баг. Тийм хичээлтэйсэн. Яг хичээл өнөрөөсөн болохоор нөгөө аюу аярах яриад гэсэн чи яг 2 сая дахь бүртгэгч нь боллоо гэдг нь би бүр гайхаад ингээд гэд тэгсэн чинь хаа 2 сая дахь бүртгэгч нь боллоо гэх нь амар тийм шокын байдалтай байсан юм. Тийм. Сайн байцгаана уу? За бүгд өнөөдрийн мэд. Их шиглэн өөр G-Mobile-ийн хэрэглэгч юм бэлээ. Тэгээд G-Mobile компаниас бас дэмжээд бэлэг бэлдсэн байгаа. Их шиглэнгийнхаа ангийн хамт олонд нь сурлага хичээд өндөр амжилт хүсье. Таны хувьд бас тэгэл ямар байна? Танай ангийн сурагч байна. e-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэж боллоо шүү дээ. Мэдээж хэрэг маш их баяртай байна. За бид нар бол сонсчоод зарим тохиол за энэ зүгээр франк байхаа ч гэдэг юм уу те. Ер нь бол итгээгүй. Тэгээд ямар ч байсан ингээд энэ 2 сая дахь хэрэглэгч болоод ингээд тодорхой хэмжээнд гарын бэлэг бас аваад те ингээд яаж байгаа бол сурагчийнхаа өнөөс бол төлийн баяртай байна. Тэгэхээр багшийн хувьд өөрөө та e-Mongolia системийг хэрэглэдэг үү? Ер нь хэрэглэхэд хэр хялбар байдаг? За ер нь бол e-Mongolia системийг бол байнга хэрэглэж байгаа. Өдөр тутамдаа хүүхдүүдийг одоо өөрийнхөө тодорхойлтууд те бүх тодорхойлтуудыг одоо шууд компьютер дээр хэвлэж аваад авах бүрэн боломжтой. Энд тэнд очиж очор дараалал үүсгээд цаг алдаад байхгүй учраас бол ер нь хэрэглэхэд маш хэрэгтэй байдаг учраас ер нь байнга л өдөр тутамдаа л бараг шиг болдог.